Сайн мэцхан уу, манай Dark Imbe подкастын маань шинэ 7 хоногийн шинэ дугаар ороход бэлэн болсон байна. За дүлгэн миний би энэ удаагийнхаа дугаараар та нарын төсөөлөөгүй төгсөлтэй бас нэг маш сонирхолтой нэгэн хэрэг ярихаар бэлтжээд сууж байна. Энэ удаагийн дугаар бас та нарт таалагдах бахаа гэж найдаж байна. За тэгээд хэрэгээ ярьж эхлэхээс өмнө бит хоёрыг дэмжиж subscribe дараагүй бол subscribe дараад хэрэг сонсож дуусчаад ямар санагдсан төрсөн сэтгэл бодлоо бусадтайгаа хуваалцаарай гэж хүсмээр байна. За ингээд шууд хэрэг ярьж эхлэе. Хэргийн гол хүн болох Самсон Шелтон гэх хэрэгтэй 1980 оны 3 сарын 9-нд төрсэн ба бага настай Америк нэгдсэн улсын Кентаки мужийн Форт Нокс хотод ээж аав болон ахтайгаа амьдарч өссөн. Аав нь цэргийн хүн, ээж нь болохоор хүүхдүүдээ хараад гэртээ суудаг. Тэг яг Саймиг 7 сартай байхад нь бол ээж аав нь бол нэлээд их маргалтаж дүүлээ шүүгэнтэй бол салцгаагаад ээж нь 2 хүүгээ аваад Иллиной мужи руу Чикагод очиж нүүж амьдарч эхэлсэн. Ээж нь тэндээ очиод бага сургуульд багшилж ар гэрээ ганцаараа авч явж харин хүүхдүүдийнх нь эцэг нь бол түүнээс хаснаас хойш хүүхдийн тэтгэмж мөнгө өгөх нь битээхэл 2 хүүхдүүд рүүгээ заалгадагчгүй нэг ч дахиж холбоо байрчгүй хаа гэж аавын өргөө биелүүлдэггүй. Бүх зүйлээ шинээр эхэлсэн ээжийнх нь хувьд мөнгө төгрөг нь хаанаач хүрэлцэхгүй байсан болохоор экс нөхрөө шүүгцээр байгаад ямартайж хүүхдийн тэтгэмж тогтоолгоод сар бүр мөнгө авдаг болсон гэсэн ч аав нь бол хүүхдүүдээ огт тоодгүй хിവэрээ. Саймийн хувьд өсөж том болохын хэрээр аавын орон зай түүний амьдралд маш их дутагдаж амьдралтаа аавыг нь орлох, үүртэн санаа тавих, анхаарал халамжийг нэг хайдаг боловч ээжтэйгээ болон эмээтэйгээ бол үнэхээр дотн өссөн. Хичээл номдоо онц тэрнээс гадна спортод бол бүр илүү сайн учраас 10 жилээ төгсөхдөө коллежид үнэгүй суралцах тэтгэлэг авч чадсан юм билээ. Харин коллежид байхдаа ирээдүйн мэргэжлээ сонгохдоо угаасаа спорт дуртай тул үүнтэй холбоотой ажилд орё гэд ээжээсээ мөнгө үлгэр дуурайлал аваад бага сургуулийн биеийн тамирын багш болохоор коллеж дээр 1 жил нэмж сураад 21 наснда яг албан ёсны багшлах эрх авахын тулд даатгалжих жилийн хугацаа хэрэгтэйс учраас Милстад гэх нэг бага сургуулийн 7 дугаар ангийн тамирын багшаар ажилд ордог. За тэнд ажиллаж байхад нь ангид нь сууж байсан нэгэн сурагч охин өнөөдрийн хэргийн бас нэгэн гол хүний нэг байгаа. Түүнийг Ашли Ривс гэдэг 12 настай 1989 онд төрсөн Иллиной мужид аав ээж болон охин дүүтэйгээ амьдардаг. Гэр бүлийнхэн амьдрал бол маш халуун дотн аав ээж нь их халамжтай ажилсаг хүмүүс. Харин Ашли охин бол охин дүүтэйг бол хамгийн ойр байдаг. Хичээлдээ онцортой ер нь бол маш хөөрхөн ааштай охин. За ямартай ч 1 жилийн хугацаанд сайн тэдний сургуульд багшилж Ашли охин ч гэсэндээ тэр хоёр бол энгийн багш шавийн харилцаатай байжгаад дараа жилийн сайн багшлах эрхээ албан ёсоор аваад энэ сургуулиас нь л гараад хэдэн цагийн зайтай байдаг өөр хотод Сант-Луист нэг бага сургуульд биеийн тамирын багшаар ажилд ороод тэндээ хэдэн жил ажиллаж агаад 24 настайдаа тэндээсээ гараад өөр нэгэн Freeburg Community гэдэг ахлах сургуульд ажиллаж эхэлсэн. За эндээ ажиллаж эхлээд түүнд бол хүн болгон ам сайтай байдаг. Бусад багш нар сургуулийн ажилчид болоод сурагчид бүгдээрээ Саймыг магтдаг, ажилтаа сайн, залуухан, эрч хүчтэй, ёстой кул багш гэдэг. Ингээ зогсохгүй бүр ахлах ангийн зарим хүмүүс хүртэл Саймыг шохоорхож айгуу царайлаг багш гэл крашлдаг болчихсон. Тэгээ залуухан сэтгэл татам багш гэд байгааг нь Сайм өөрт нь энэ ирж байгаа энэ их анхааралт бол үнэхээр дуртай байдаг. Багшийн ажлаа бол яг 1-5 дахин хооронд хийдэг. Тэгээд бусад чөлөө цагаараа бол байнгын фитнес явдаг, өөр спортуудаар давхар хичээлдэг, мөн кантри болон барууны бүжиг бүжгэлдэг. Тэгээд яг тэр хавьд нь байдаг нэг хуучны клуб руу очиж байнга ороолгон бүжгэлдэг. Мөн мэрэгжлийн бүхэн клубд байралттай юм. Тэгээд бүр яг тэр хэсгийнхаа аврагаар нь тодорч исэн мөн бооцоотой байралтаж мөнгө олддог. За үерхэл нөхөрлөлийнхэн амьдралын хувьд гэх юм бол эмэгтэйчүүд бол нэлээх болцоонд гардаг. Тэгээд Facebook гэдэг шиг MySpace-ийг ашигладаг. Профайл дээрээ өөрийнхөө тодорхойлж бичсэн хэсэг нь болохоор порт болгоноор охинтой. Тэр нь жишээ нь газар сайгүй барагдлуулдаг эмэгтэйтэй ухааны тийм шалиг магийн биччихснийг бодвол бас нэлээд шалиг гарал юм шиг байна. За 2006 оны 2 сард бол 26 настайдаа нэг фестивал дээр явж байгаад яг тэр өмнө нь ажиллаж исэн бага сургуулийн 7 дугаар ангийнхаа сурагч байсан Ашли охинтой санамсаргүй байдлаар таарсан. Ашлигийн хувьд одоо бол 17 настай ахлах ангийн сурагч болчихсон. Саймын багшилдаг ахлах сургуулиас их ойрхон байдаг өөр нэгэн сургуульд сурдаг.
15 настайгаас хойш 2 жил үргэлж байгаа найз залуутай одоо энэ өдөр нь бол яг найзуудтайгаа энэ фестивал дээр яг ирж таарад дээрээ тэр хуучин багшилдаг одоо саймыг хараад таниад нэлээд юм хом бол ярьж зогссон. Бүхэл бүтэн насанд хүрсэн эрэгтэй бүр багш нь байсан хэрнээ ахлах ангийн охтуудтай бол юм ярьж зогсохгүй сайн бараг хамаг сайхнаараа одоо охтын сэтгэлээ татах гэж оролдож юм хом яриад алцганаал тэгхтэй Ашлиг бол сакс тоглодог гэхээр нь би чамдтай зөвхөн зориулсан одоо хоёулахна хувийн анги одоо орж давтлага хийлгүүлж болно штэ гэсээр энэ өдрөөсөө 2 өдрийн дараа уулзгаар болсон. Яг тэр сакс тоглохыг зааж өгч байгаа тэдний харилцаа яг ямар байсан нь бол тийм тодорхой байхгүй. Гэхдээ Саймын хувьд бол мэдээж өөрөөсөө 9 насаар дүү, жоохон охин Ашлиг бодвол сакс ингээл зааж өгвөл магтаал янз янзаар шидэлтүүд зааж өгдөг. Сэдэн хайж толгойг нь бол эргүүлж байсан баха гэж бол мөрдөгчүүд болон одоо бүх хүн хэлцгээдэг. Ингэж нэг удаагийн анги авснаас хойш бол тэр хоёр ойр орхон яг энэ байдлаараа уулзалтаж сакс тоглодог болсон ба. Бүр нэмээд хамтдаа хаяа одоо моол худалдааны төв өдрөөр хүртэл явдаг бараг л болцож байгаа юм шиг дотн болж эхэлсэн. Хоорондоо дугаараа солилцож Саймын хувьд охин руу өдөрт бараг хэд хэдэн удаа мессеж бичиж заалгадаг болоод удалгүй охинд бол тэгжилсэн ба хоёлаа одоо бол бараг ингээд болцож байгаа хосууд гэж хэлгээд бол болно. Гэхдээ хоёлангийн энэ харилцааг бол одоо хинч бити хэлээрээ найз нөхөдтэй гэр бүлийнхэн ингээд маш нууц хадгалаараа гэж хэлсэн. Ашли ч одоо 2 жил үргэлж байгаа найз бандтай шүү. Тэрийн Жереми гэдэг баггүй. Тэгээд Саймын хувьд бол жоохон охиныг яаж толгойг нь угааж баг багаар өөртөө татаж худлаа хэлүүлж бас худлаа би сакс тоглохыг заагаад үгүй энд чинь ингээ яваад үгүй ингэж туслая гэж баг багаар ойртгой бол сайн мэдж байгаа. Тэгээд Ашлигийн хувьд нэг л мэдгээд Саймтай бүрийн ингээ дотн харилцаа гэдэг баг ингээл болцож байгаа юм шиг болцсондоо л өөрөө хүртэл ингээ гайхчихсан ингээ яг яахаа мэдгүй. Уулзаал удаагүй байгаа хэрнээ сайн бараг л охинд дондч байгаа юм шиг зөвхөн өөртөөгөө л хамт байлгахын тулд хамаг аргаа хэрэглээд найз залуутайгаа ингээл уулзч байх үеэр нь байнга залгаал мессеж хичээл. Тэгээ найз залуу Жереми нь бол нөгөө найз охиноо багштайгаа уулзаж одоо саксны хичээл авдгийг нь бол мэддэгч яг үнэн харилцааг нь бол мэдээж огт мэдээгүй. За ийм байдлаар хэдэн 7 хоног өнгөрч Сайм ээж эмээ хоёртойгоо л амьдэрдэг. Тэдний гэртээ байхгүй үеэр нь хаяа Ашлиг гэртээ аваачдаг болоод бодлого тэр хоёр бэлгийн харилцаанд анх орж эхэлсэн. Иллиной мужийн хуулийн дагуу бол хүн зөвшөөрөл өгөхийн тулд доор хаяж 17 нас хүрсэн байх ёстой байд юм байна. Гэхдээ хэрвээ нөгөө хүн нь нэгнээсээ илүү их мэдлэлтэй одоо жишээ нь багш нь байх юм бол 17 настай бол бэлгийн харилцаанд орох нь хууль бус байдаг. Тэгэхээр энэ хоёрын харилцаа хууль бусдаа орно. Тэг хамгийн балиар нь Сайм Ашлигаас гадна өөр нэг ахлах сургуульд сурдаг 18 настай охинтой бас давхар болцдог. Ер нь түүнийг одоо энэ хоёроос ч илүү бас өөрөөр одоо янз янзын охтуудтай холбоотой байдаг адаглаад ядаж одоо мессеж бичлэлцдэг байх гэцгээдэг. Ингээд энэ хоёр уулздаг болоод 2 сар өнгөрч 2006 оны 4 сарын 27 оны өдөр бол нэг явдал болсон. Тэр нь Ашлигийн хувьд бол өглөөний ангийн өдрүүдээ эхэлдэг шигэ босоод хичээлдээ явахдаа бэлдээд гэрийнхэнтэйгээ хамтдаа өглөөний цагаа ууж суухдаа ээж авдаа өдөр хичээлээ таарад би нэг хагас цагийн ажлын ярьцлаганд орноо. Тэгээ дараа найзтайгаа сакс тоглох болохоор би оройт шүү. Тэгээ битээснаа заавараа гэж хэлсэн. Ээж аав нь мэдээж охиндоо итгэдэг тул за тэгвэл ямар ч л байсан оройтл гэхэд 10-аас юусаа хитэрч болохгүй шүү гэж цагтаг. Ингээд тэр өдөртөө хичээл дээр очиод найз залуугаасаа би ингээ ажлын ярилцлаганд орох гэсэн юм аа. Чи машина зээлүүлээч гээд SUV машины найз залуу нь олж зөвшөөрч зээлүүлээд тэгээд тараад бол яг тэр ярилцлагандаа орчоод дараа нь гэр сургуулиас нь 20-30 минутын зайд байдаг Ladderman гэдэг парк гэдэг саксны талбай дээр ирсэн. Тэгээд яг энэ саксны талбай дээр Сайм Ашли хоёр байнга уулзаж сакс тоглодог. Ээж авдаа найзуудтайгаа сакс тоглоно гэсэн боловч энэ бол худлаа Саймтай л уулзсан. Тэгээ шууд Ашли Саймд одоо хоёлаа ярилцах хэрэгтэй байна гэд Саймын машинд нь орж сууж агаад ер нь одоо тэр хоёрын харилцаа буруу гэдгийг мэдж байгаа. Тэгээд энэ тал дээр бол нэлээд эргэлзэж тэнэгэлзэж санаа зовж байгаад тэгээ тийм болохоор одоо ингээ хоёлаа ийм харилцаагаа бүр мөсөн дуусгая гэд охин Саймд бол хэлдэг. Тэг үүнийгээ сонсоод эрэгтэй бол бүр галзууртлаа уурлаад надаас салъя гэж одоо яаж хэлж чадж байна гэдэгт нь дургу хүн хүрээд дээрэс нь одоо яг ингээд харилцаагаа дуусглаа гэхэд айгүй л нэг жоохоо охин ч ингээд найз нөхдөдөө хэлээд найз нөхд нь ээж авдаа хэлээд ч юм уу ямар нэгэн байдлаар тэр хоёрын одоо бэлгийн харилцаанд орсон гэдгийг нь хүмүүс мэдх юм бол Сайм ч өөрөө ингээд асуудалд орно шүү дээ. Насан туршид хүүхдэд ингээд бэлгийн дарамт үзүүлсэндээ орно. Тэг үүндээ санаа зовсон уу яасан? Шууд зорчигчийн талд сууж исэн Ашли охиныг одоо хүзүүг нь бол маш хүчтэй боож эхэлсэн.
охин болооч гэж гуйж хамаг хүчээрээ одоо гарын холдуулах гэж хичээж өшөглөж гарсан ч мэдээж яаж бүр ингээ байралцдаг, байнга жим хийдэг, хүчтэй том эр хүний хүчийг давхад тэгээ сайн улам хүчтэйгээр хоолойг нь бацаар байсан чи гинэт охины хүзүү хугарах чанга чимээ гарснаар Ашлиг тэмцгээ шуудал болоод хөдөлгөөнгүй болчдөг. Үүнийг хараад сайн бол шууд сандраад түүнийг алчглаа гэж бодоод за эн чинь ер нь юу болчих вэ? Түүнийг аврах хэрэгтэй. Эсвэл одоо түргэн дуудъя гэж огт бодлого шууд л өө яана тэр өвчлээ. Тэгэхээр хамгийн ихэнд машинаас буугаад эргэн тойронд одоо тэдний харсан хүн байгаа эсхийг нь шалгаад дараа нь шууд цогцыг нь яаж нуух вэ гэдгийг бодож эхэлсэн. Яаж яг энэ парк дээр тэр хоёроо нөгөө хувийн бэлтгэлээ байнга хамт хийдэг. Тэрнээс гадна сайн өөрөө ганцаараа маш их ирж тоглодог, дасгал хийдэг учраас яг ойр орчмын хүмүүс бол түүнийг танихгүй маа гэхэд бол зүс таньдаг айл гэдэм болчихсон. Тиймээс бушуухан ямар ч байсан эндээс явъя гэхэд машинаа унаад 10 минутын зайд байдаг өөр нэг Seasons гэдэг парк дээр ирээд нэлийн том парк тэгээ хөнгөө хэсэгт нь машинаа ямар ч байсан тавиад ойр байх модтой хэсэглээ бол Ашлигийн биеийг нь аваад явдаг. За ингээд яг одоо биеийг аваад яваад модонд наавчсан чинь хөөхөө охин бол амьд хөдөлж эхэлсэн чинь нөгөө сэм чинь за одоо ингээд үхээгүй штэ тэгвэл одоо тусламж үзүүлье гэд болцсон бахтаа гэд найдсан чинь харамсалтай нь хөөхөө охиныг болоод за бүр гүцээгээд хоолойг нь дахин хэдэн минутын турш боож эхлээд Ашлигийн хувьд татган нээж амнаас нь хөөс гарч эхлэхээр нь сандраад зогссон. Гэвч энэ хүрээд зогсоогүй удалгүй үүнээс хүчтэй боох хэрэгтэй юм байна. Тийжээж ер нь түүнийг яг бүрэн хөнөөх юм байна гэж үзээд зүүжсэн тэлээгээ гаргаж ирээд хоолойгоор нь ороож охины хоолойг нь бол маш хүчтэй боож яг тэр үеэр бол охины царай нь бүр ингээд цэнхэр хүрэн болоод улам их амнаас нь хөөс сагаж эвгүй ингээд чимээ гаргаад ихсэн чинь нөгөөх чинь өөрт нь ингээд айгүй тийм заваан ч юм уу эвгүй харагдаж сонсогдоод исэн болохоор царай руу нь харахгүй хичээж ингээд өөр тийшээ харангаа боож огаад ерөөсөө биеийг нь доош нь харуулъя гэд гизээр нь ингээд доош нь харуулж хэвтүүлж агаад нуруунд дээр нэг өвдгөөрөө тулж агаад тэлээгээрээ бүр дахиад боосоор исэн. Бүр хамаг хүчээрээ боож исэн болохоор тэлээн тасраад унцдаг. Мэдээж ийм удаан хэдэн минутын туршид хамаг хүчээрээ хоолойгоо боолгосон хөрхий Ашли охин хөдөлгөөнгөө босно болохоор нас барсан нь ойлгомжтой гэж бодоод бол сайн одоо бол ингээд цогцыг нь яах вэ гэж бодож байгаад түүнийг хин нэгэн санамсаргүй тохиолдлоор алуусан болгож харагдуулах гэж модон дунд бол цогцыг нь нуугаад дээрээс нь нэг одоо шороо мөчөр эдэр тавиад орхиод явсан. Ингэж одоо өөрөө бодохдоо одоо энэ аллагын намайг одоо ерөөсөө шижиглэхгүй яа тэгэхээр бит хоёрын харьцааг хинч мэдэхгүй нууцлал гэж хэлсэн юм чинь тэр нууцлсан л байгаа. Тэгээд ер нь би ингээл түнтэй уулзаагүй бит хоёрыг хинч хараагүй юм чинь ингээ зүгээр өнгөрнө гэж бодоод юу ч болоогүй юм шиг хөөрхөн охиныг ингээ модон дунд хөнөөгөөд үлдээчээд тэндээсээ машинтайгаа яваад хайцсан гэж дөнгөж ингээ хүн алсан бэжэж айсан байтугай тоосон чинж байхгүй нөгөө кантри тэр барууны бүжиг эдэр бүжгэлдэг дуртай нэг хуучны клубд очиж оройжонгоо бүжгэл зогссон. Тэр клубынхаа ингээ бичлэг байд юм энэ бүр ингээ зөв зүгээр ингээ баахан оройжонгоо бүжгэлж жагаад гэртээ хараад унтаад өгсөн. За нөгөө талд энэ орой 10 цаг болоход бол Ашли гэртээ ирэхгүй болохоор нээж аавна гайхаад уц руу нүчнөө залгаад нэг ч авахгүй. Тэг ер нь ингээд хизээч 10 цагаас л оройтж байгаагүй. Тэг дээрэс нь уц муцаа аваад ямар нэгэн байдлаар одоо очиж байгаа идрээ байнга хилдэг өхнөө ингээд яач вэ гэд санаан зовоод найз залуу руу залгасан чинь сүүлд ингээд өдөр битэр сургууль дээр уулзсан. Тэг миний машиныг ажлын ярилцлаганд ингээд орно гэд аваа явсан. Тэрнээс шүрээсээ битэр холбоо бариагүй гэдгийг хэлсэн. Үүнийхээ дараа охиныхоо бүх найзууд руу залгаад хинтэн ч хамт байхгүй байсан тул ээж нь зүүн савнгороо одоо нэг л муу зүүн савнд татаад цагдаад мэдгдсэн. Ер нь дийлэнх үед цагдаа нар бол өсвөр насны хүүхдүүд алга болчлоо. Тэг бүр ингээд хитгэн цаг те яг энэ өдөр нь ингээ алга болцсон. 10 гээл гэртээ ирээгүй байна гэдгийг сонсоод нэг тоохгүй штэ. Үү найз нөхдөдөө ингээ яваад утахгүй ирчвэлүүдээ эсвэл одоо өөртөө гэрээсээ зугцсан ч юм илүү гээл нилээн хүлээж иж хэргийг мөрдөж эхэлдэг. Гисэн чинь энэ удаад болохоор яг одоо энэ Ашлигийн ээжтэй нуцаар ярьсан мөрдөгч хэлэхдээ энэ ээжийнх нь маш их сандарч твцсэн. Үнэхээр охиндоо санаан зовсон. Яг тэр хоолны өнгөнөөс нь би шууд ингээд энэ хэргийг чухалчилж авч үзээд шалгах хэрэгтэй юм байна гэж одоо бодсон гэсэн. Ингээд шууд цаг алдалгүй охиныг хаах ирэлтээ гараад хамгийн ихэнд бол одоо гадуур хайж явж агаад сасны тэр талбайн хэсэгт найз залуух нь SUV машиныг нь олсон. Гэвч дотор нь бол Ашли охин байгаагүй мөн тэр паркинг тэр авир ерөөсөө олтоогүй. Тэгээд яг машиныг нь бол тэнд орхиод хаяад явсан нь бол тодорхой харагдчихсан. Гэхдээ энэ оройдоо бол илүү охины талаар юу ч олж мэдчих чаддаггүй.
Маргааш өглөө нь ямар ч тач цагдаа нар охины хамгийн ойрын хүмүүсийг нэг нэгээр сайдаар шалгаж эхлээд түүний найз залуу Жеремигээс нь байцаалд авч эхэлсэн. Тэрээр хэлэхдээ би түүний хаа байгааг бол үнэхээр мэдэхгүй байна. Би бүх үннийг хэлж гин. Тэгээд Ашлидээ бол би үнэхээр хайртай, юу ч хийгээд хамаагүй эргүүлж ирүүс харуул ингээд авчирмаар байна гэж нэлээд уйлсан. Тэгээд түүнийг хэрэгт ямар ч холбогдолгүй гим зэмгүй юм байна гэдгийг бол түүндээ 5 минут ярилцаал мөрдөгчнөр бол бат итгэсэн. Тэгээ угаасаа охин алга болдог өдөр бол яг хаана хинтээ байсан нь бол бүх тодорхой, нотлох баримттай, нотлох хүмүүс ч гэсэн байсан тул Жеремиг бол шууд сэжигтний тооноос хассан. Дараа нь охины бүх найзуудтай цагдаа нар ярилцаж үзээд бараг бүгдээрээ хуучин сургуулийн багш байсан. Бие тамирын багштай уулзаж байгаа баха. Тэр хоёр байнга уулзаж сагсны хичээл ордон штэ гэдгийг хэлээд байсан. Тэгээд уг нь сайн ч нөгөө Ашлид хоёулангийн уулздаг гэдгийг хинч битгий хэлээрээ гэд хэлээд идэв байсан ч яг үүндээ охин бол найзуудтай болон найз залуудаа тэр багшаасаа сагсны дадлага авч байгаа. Ер нь хизээ уулзаж байгаа гэдгийг нэг сүртэй нуухгүй хэлдэг байсан. Үүнийг сонсоод бол мэдээж шууд мөрдөгчдөд бол маш сэжигтэйс нэгцэн ба. За энэ багшийн талаар бол найз залуу Жеремигээс нь мөрдөгч лавлаж асуусан чинь тийм ээ би мэддэг тэр багшаасаа байнга давтлага авж гинэ гэд ойр орхон бол тэр хоёр сагсны шийд рүү бол явдаг. Тэгээ бит хоёр хамт байхад ч гэсэндээ тэр хүн ингээ хаяа залгадаг. Тэгэхээр манай найз охин надаас жоохон холдож яваад уцаараа ярьдаг. Энэ түүний амьдрал би түүний бүх одоо хувийн зүйлд оролцох дурггүй шаардлага байхгүй гэж үздэг. Тэгээд юу ч болоогүй. Ер нь одоо тэр хоёрын хооронд л ийм харилцаа ерөөсөө байхгүй хаа. Ерөөсөө тийм одоо илүү янз янз ажиглаагүй гэдгийг хэлсэн. За цагдаа нарын ийхүү одоо найз нөхөд найз залуугаас нэгээд мэдүүлэг аваад ажиллаа хийж байх хооронд Ашли охины ээж аав нь бол зүгээр суугаагүй цаг алдалгүй охиныхоо хинтээ сүлд уцаар ярьж харьцаатай байсныг нь мэдхийн тулд уцсныхын компани дээр явж очиод уцсныхын түүхийг авахыг оролдсон. Тэгээ тэр нь бол маш амархан байсан. Яагаад тэгэхээр уцс нь ээж ахын нэр дээр байсан учраас баг очиод үнэлгээ үзүүлэл хэвлэл авчихсан. Тэгээ шалгаад үзэхэд тэдний мэдхгүй хадгалаачгүй тэр нэг дуугаар охиндоо өдөр болгон их олон удаа ярьсан байхыг нь хараад хэн болохыг нь мэдээгээд тэр дуугаар руу залгасан чинь сайн уцаа ангуйта сайн байна хинтээ ярих уу гэдгийгсэн чинь би ингээ Ашлигийн ээж аав нь байна. Манай охины утас руу олон удаа залгаж холбоотой байд юм байна. Чи хин юм бэ? Манай охины юу нь яаж таньди? Хаа байгааг одоо мэдхүү гэд асуусан чинь сайн мэргүүлээд тийм би ингээ охинд чинь сагсны хичээл ингээ хаяа орд юм аа. Харин ерөөсөө одоо ойрд бол уулзаагүй би яг одоо хаана байгааг нь ерөөсөө мэдхгүй гингүүтээ шууд уцаа тасалчдаг. Мэдээж ингээд нэг санарсан байдалтай таслангуут нь энэ ээж авт нь бол маш сэжигтэй санагдсан болохоор шууд цагдаагийн хэлц дээр очиод энэ бүгдийг хэлсэн чинь яг ерөнхийдөө бол зэрэг цагт цагдаа нар одоо ээж аав хоёр нь бол энэ сайн гэдэг энэ нэг биеийн тамирын багш байна гэдгийг бол олж мэдчихсэн байж таарсан. За саймын хувьд бол яг аллаг хийчээд оройноо ингээд нөгөө клавда баахан бүжгэлчээд гэртээ харж сайхан тайван унтаж амарчаад маргааш өглөө ингээ ажиллаж явах үеэр нь яг хичээлээ зааж явах үед нь бол мөрдөгчөд очиж хэлц рүү байцаалт авахаар ингээд авч явдаг. Тэнд очиод түүнээс Ашлиг ер нь яаж мэддэг болсон, хэрэг уулздаг, хамгийн сүүлд хизээ харсан гээд нэлээд олон асуултуудыг нэлээд олон цагаар бол асууж байцаалтыг авч ирсэн. Сайн мэлхтэй зүгээр л сагсаар уулздаг өөр сүртэй зүйл ерөөсөө байхгүй штэ гэж хариулаад тэгэхээр мөрдөгч чи ер нь одоо өөрийнхөө сурагч байсан. Тэгээ одоо ингээ 17 настай жоох охинтой хоёулахнаа. Тэгээ бүр тэр зайтай сагсны шийд дээр ийм олон удаа ингээ уулзаж хичээл заана гэсэн тийм нэрийдлэр уулзах ёс зүйгүй зүйл биш үү гэд гисэн чинь бит хоёр тийм ойр биш штэ. Зүгээр л надаас өөрөө давтлага авъя гэхээр нь би түүнд туслаж зааж өгдөг. Огт ёс бус зүйл хийж байгаагүй. Бүр нэг хаяа баяртай гэхдээ түүнийг ингээ хальт тэрдэг энэ тийм одоо сексуалны зүйл биш ээ гэж хэлсэн. Нилээ ингээл авшруулан асуугаад байсан ч гэсэндээ сүртэй зүйлс хэлэхгүй байхаар нь цагдаа нар Ашлигийн найзуудтай ер нь бид нар ярилцсан чинь ингээд хоёрын дунд чинь бүр ингээд дотн ярилцаа үүссэн гэсэн штэ гэж хэлсэн чинь сайн бантангуудаа мэдүүлгээ өөрчилж яг үнэндээ бит хоёр нэг удаа машинд бэлгийн харилцаанд орсон. Гэхдээ бит хоёр огт үнсэлцээгүй. Бүр хизээч үнсэлж байгаагүй. Үнсэлцээгүй гэдэг нь одоо бэлгийн харилцаанд орохоосоо бүр илүү амар зүйл. Үнсэлцээгүй юм чинь баг энэ бүгд зүгээр л үсттэй гэж хэлгээд байгаа юм яашин. Тэрийгэ бүр айгүй олон удаа хэлээд. Гэхдээ би тэгэж одоо бэлгийн харилцаанд орсныгоо маргааш нь хийсэн зүйлтэй нэлийн харамсаад айгүй эвгүй байсан надад. Тэгэхээр мөрдөгч өчигдөр яг ер нь хаана байсан бэ гэж тулгаад асуугаадсэн чинь ойр дөрөөсөө уулзаагүй гэж хэлжээснаа бас л өөрчлөө. Тийм ээ би өчигдөр Ашлитай бол уулзсан. Тэгэхдээ бит хоёр миний машинд сууж агаад би түүнтэй ингээ ярилцмаар байгаа хэлсэн.
Би түүнээс салъя, энэ харилцаагаа ингээд бүр мусан дуусгая гэд хэлсэн чинь Ашли бүр ингээд сүүлийн хэдэн 7 хоног бүр надад дондчихсан юм шиг байнгын над руу залгаад салахгүй байсан. Намайг холбоогоо таслая гэдгийг сонсоод бүр маш хүн дээр хүлээж авсан. Тэгээ удалгүй бит хоёр машинтайгаа ингээд би машинаа бариа хөдлөөд явсан чинь Ашли бүр амар над руу уурлаад орилж хашгирч салахгүй гэд өшөглөөд ахаар нь би машинаа зогсоогоод машинаас буу гэж хэлээд замын хажууд буулгаад орхиод яваад өгсөн гэж хэлсэн. Тэгэхээр мөрдөгч чи жоох охиныг замын хажууд одоо ойр хавьд хүн байхгүй хэсэгт үлдээчээд эргэж очиж зүгээр байгаа эсхийг нь шалгах эсвэл очиж аваа гэрт нь хүргээд үгүй гэж бодоогүй юу? Санаа чин зовоогүй юу гэсэн чинь хариулт нь бүр арай. Үгүй яагаад гэхээр би хэрвээ ингээ эргээд оцсон чинь Ашлийн машин дайруулад ч юм уу ямар нэг муу зүйл түн тохиолдоод эвгүй байдалтайгаар замын хажууд эсвэл газар ингээ хөвтөж байгаа юм бол би тийм байдлыг ингээ харж чадахгүй. Угаасаа би ер нь ингээ нөгөө Техасын цахилгаан өрөөчийн одоо идэр шиг тийм цус нүчтэй аим шиг кино ерөөсөө үзэж чаддгүй. Шууд миний ингээ гиз өвдөд байдаг. Тийм болохоор буцаж очихыг ерөөсөө хүсээгүй. Ер нь Ашли ямар байдалтай байгааг нь харахыг хүсээгүй гэд. Ерөнхийдөө бол орхиж явсныхан дараа баттай охинд амар эвгүй зүйл тохиолдсон гэж одоо мэдээд байгаагаа хэлээд байгаа юм шиг амар сонио хариулт өгсөн. Мөрдөгч нарын ажилласнаар бол сайн өөрөө болохоор одоо надад нэг нууж хаагаад худлаа хэлээд авах шаардлага байхгүй гэж хэлээд байсан ч гэсэн хит хитэн удаан одоо ярьснаа өөрчилж булзааруулж өмнө нь юу гэж хэлснээч баг мартаал шал өөр одоо тэр адилхан асуулт асуунгууд өөр түүх зохиож яриад байгаа юм шиг ер нь яг үннийг хэлэхгүй байгаа нь бол ойлгомжтой харагдчихсэн. Байцаалд нэлээд хэдэн цаг явагдаж агаад сайн 0 орохоор одоо тэр өрөөнөөс гарсан юм л да. Тэгж явж байхдаа өөр нэгэн ахлах мөрдөгчтэй таараад тэр мөрдөгч нь бол сайн баг багт нь нэг зуны хүүхдийн тэр скаутаар хууль хүчний байгууллагын талаар хүүхдүүдэд яг энэ мөрдөгч нь хичээл орж байсан юм л да. Тэгэхдээ саймыг одоо жоохон багт нь мэддэг болсон. Тэгээ түүнийг хараад шууд байцаалд авч ирсэн мөрдөгчдөд за ерөөсөө би наадахтай чинь жоохон ярилцаад үзье. Үннийг хэлүүлэх гээд зээ гээд ганцаараа байцаалтын өрөөнд саймдаа орсон. За энэ мөрдөгч бол түүнтэй бол маш тайвнаар ярилцаж эхлээд чамааг ингээд худлаа ярьж байгааг чинь бид нар бол бүгдээрээ мэдчихэйнаа. Чи биднээс нэг юм нуугаад байна. Би чиний ингээ имийг чинь мэднэ. Хэрвээ чамааг ингээ худлаа ярьж байгааг чинь ээж чинь бас имээ чинь мэдвэл яах вэ? Имээ чинь чамд үргэлж үннийг хэлж байгаад цагтаг байсан бидтэй гэх хэмтчлэн одоо хамгийн хайртай ойр байдаг хүнээр ингээ сэтгэлийг хөдөлгөж үнэнг нь хэлүүлэх тактикийг ашигласан чинь азар тэр нь саймд бол маш хүчтэй нөлөөлж эхлээд удалгүй ингээд уйлж эхлээд би хэсэг ингээ газаараа өрөөнд үлдэж болох уу гэж түүнээс асуудаг. Ингээд хэдэн минутын дараа нөгөө мөрдөгч чинь эргэж орж ирээд саймтай ярилцаж эхлэхэд бол тэрээр би үннээ хэлье гэж хэлээд яг нөгөө өмнө нь хэлсэн шигээ тэрийг ингээд жоохон өөрчлөөд хэлэхдээ машинд би түүнээс салъя гэд хэлсэн чинь ингээд Ашли бүү юм болж ууралсан. Тэгэхээр ингээд шууд машинаасаа буу гээд охиныг буулгаад орхиод явсан гэдгээ өөрчлөөд би машинаас буулгахдаа хоолойг нь хүчтэй барьж агаад хүчээр буулгасан. Тэгээ би өөрийнхөө ямар амар хүчтэй гэдгийг тухайн үед мэдэхгүй контролдож чадаагүй хит чанга түүнийг боснос болоод санамсаргүй Ашлигийн хүзүүг нь хугалчихсан. Тэгээд тэр яг өвчгсөн юм шиг байгаадсэн болохоор модон дунд аваачаад навчаар булаад орхиод тэндээс яваад өгсөн гэж хэлдэг. Өдөрч яг хаана орхисон юм бэ гэсэн чинь би ингээ өөрөө та нарт үзүүлье гэж хариулснаар бүхэл бүтэн 12 цаг тасралтгүй байцаагцны дараа энэ хүү охиныг хаа байгааг үзүүлэхээр шийдсэн. Ингээд шөнөөр тэд нөгөө Сирисенс гэдэг парк дээр ирээд шүн олцсон байсан болохоор яг хаана орхисноо сайн санахгүй. Плен тэр аваар яваад 39 минут хайсны эцэст хүрхийн Ашли охины биеийг бол олсон. Ойртоод очисон чинь яг л ингээ өвчгсөн мэт байдалтай дээшээ хараад хөвтчихсэн. Ашли охиныг ингээд бүр нилээн сайн ажигласан чинь ингээ цээж нь дээшээ доошоо болоод амьсгаатай хിവэрээсэн. Амьд байгаа. Хүүрхий бүр ингээ нүдэн нээлттэй аман ангаарчсан гар нь ингээ эвгүй татцсан мэт байрлалтай. Тэг ярьж чадахгүй хүзүү нь хугарч гасан. Би нүүр нь битүү жижиг шавжинд хазуулж биеэр нэг жижигхэн амьтад олон цагаар гүйчихснээс болоод нүүр ам нь улааж гасан. Хөдөлж чадахгүй бүхэл бүтэн 30 цаг яг ийм байдалтайгаар хэвтчихсэн байгаа. Шууд л охиныг бол эмнэлэгт хүргээж ээж аавд нь бол амьд байгааг нь мэдгдсэн. Гэвч харамсалтай нь эмчнэр түүнийг үзээд бол амьд гарах магадлал бол маш хүндээ гэж тэг бол дуулгасан. Одоо Саймийн хувьд бол Ашлиг амьд байгаа гэдэгт бол мэдээж бүр илүү шоконд орж байгаа шүү дээ. Тэгэж амар алхахыг завдаад бүхэл бүтэн 30 цаг тэнд ингээ байж хахад одоо хүртэл ингээ байж гэнэ гэж төсөөлөчгүй байгаа. Тэгээд Саймыг эргээд цагдаагийн хэлц дээр аваачаад за одоо бүр яг юу болсон бүгдээ хэлээ гэд асуусан чинь охиныг ингээ хүзөөг нь хугалчаад дахин хамаг хүчээрээ хоолойг нь бүсээрээ боосон гэсэн үннээ хэлсэн чинь энэ бүгд бол санамсаргүй явдал байсан гэдгээ дахин хэлсэн хэвээр. Ингээд удалгүй түүнийг хүний амийг санаатаагаар хөнөөхөг завцсан гэж байр урчилдаг.
За ингээ амьтаа голтоо тэмцэж байгаа ингээ хөөх охин амьд үлдсэн болов уу яаж яв бол гэдэг дээр сайн гэдэг хүн санаа зовхонд битгий хэл бүр мөрдөгчөөс юу асуусан гэж шоронд линзний ус олдох болов бас өөрийн гэсэн шүдний сойз хувийн бие засах өрөөтэй байж болох болов яа тэгвэл би ингээ шээсний замын стрессээс болоод эргэн тойронд хүмүүс байхад юусоо бие засч чаддгүй хэрвээ би ингээд бие засч чадахгүй бол би ингээ айгүй хүнд байдалтай байх болно сонь асуултууд бүр юу ч болоогүй юм шиг өөртөө санаа зовсон тэр асуултуудыг асуусан. За Ашли охины хувьд гэвэл биеийн байдал нь бол маш хүнд, хоолойг нь бүрэн бяцалчихсан. Биедээ хангалттай хүчил төрөгч авч чадахгүй, үүнээсээ болоод тархиндаа маш их хэмтэл авчихсан. Бүрэн биеийн саажилттай, комонд бараг орчихсон. Нүдэн нээлттэй байсан жогт хариу үйлдэл үзүүлэхгүй, ам нь нээлттэй байсан ч хөдөлж чадахгүй байсан. Үүнээс нь болоод эмчнэр бол түүний тархин үхчээж дахиж ер нь хизээч энгийн байдалтай болохгүй баха гэдэгт бол маш их санаа зовж эмчилгээ хийж эхэлсэн. За энэ хүнд байдалд нь бол хөөрхий охины ээж аав нь охиноо ийм амар болчихсон байгааг нь хараад маш их сэтгэл нь өвцөн ч гэсэндээ амьд минь ядаж ингээд эмчилгээ аваад те бас амьдрах боломж байгаа гэдэгт нь бол маш ихээр баярлаж хажуунаас нь бүр алхамж олдохгүй охиноо эрүү сарвал болоосоо гэж залбирч суужсэн. Бурхны авралаар хөөрхий охин бол багаар дээрдэж эхлээд хөөрхөн эмч болон гэрийнхэнтэйгээ холбоо тогтоож эхлээд ямар нэгэн асуултанд тиймээ гэж хариулвал нүдээ нэг завчиж үгүй гэдэгтээ хоёр завчдаг. Мөн амаа багхан хөдөлгөж ярьж одоо би нарай ингээд дээрдэж байгаа тийм мэдээ бол маш их хүн болгоныг баярлуулсан. Охин бол эцэг хүртэл тэсэж твчээж маш хүчтэйгээр бол бүх саад бэрхшээлийг даван туулж амьд үлдээж эмнэлэгт хэвтээд бүр 2 сарын дараа нь гэртээ гарч чадсан. Урт хугацаанд бол хэрхэн ярьж биеэ хөдлөхийг аажмаар дахин сурсаар маш мундаг алхаж гიშгэж хэвийн байдалтай орж чадсан байлээ. Хэр мундаг. Тэгээ түүнийг ярьж чаддаг босны дараа мөрдөгчүүд бол түүнээс юу босон талаар нь асуухад хэрэг болсон үеийг бол юусоо санахгүй яаж сайн мөрлөн одоо дайрж хүзүүн хугарж модон дунд чирэгдэж дахин боолгуулж 30 цаг модон дунд байснаа юусоо санахгүй байгаа хэлсэн. Гэхдээ санаж байгаа нэг зүйл нь бол яг халдлага болохын өмнө хамгийн сүүлд сайнтай би ингээд ярилцмаар байна, танаас салмаар байна гэдгээ би хийснээ санаж байна гэдгийг хэлсэн. Тэгэхээр нөгөө сайн байцаалтанд эцэг хүртлээ би ингээд салъя гэсэн чинь наашти надад ингээд донтцсон салахгүй гэд уурлаад байсан гэдэг нь бол яг эсэргээр өөрөөгөө хэлсэн байна. Охиныг ингээд эмчлэгдэж байх хооронд бол сайн шүүх хурлаа хүлээгээд хоригдож байгаа. Батлан даалтаар гарах боломж өгснөөр тэрээр батлан даалтаар гараад гэртээ хайрсандаа гэрээсээ бол гарч болохгүй гэрийн оройтой. Нөгөө Ашлигаас гадна өөр нэг 18 настай бас жоох охинд болцдог гэж өмнө нь ярьжсэн шүү дээ. Тэр охинтойгоо гэртээ хоригдож байхдаа нөгөө MySpace-ээр холбогдоод Ашли бит хоёрын одоо энэ хэрэг бол бүгд санамсаргүй бас буруу ойлгоцсон асуудлаа. Чи юусоо бити буруугаар ойлгоорой. Тэг би чамдаа уулзмаар байна. Манай гэрт хүрээд ирээчээ гэд мессеж бичсэн байл та. Азар тэр охиных нь ээж аав нэг охиныхоо нууцанд ирсэн энэ мессежийг нь харж таарад сайн одоо ямар тийм асуудал орсон байгаа, ямар хүн бэ гэдгийг нь мэдээд өсвөр насны бүр ингээ алхахыг завцсан хэрэгээ шүүх хурал ингээ хүлээгдэж байгаа гэдгийг мэдэнгүүтээ бурхан минь ингээ шууд охиноо ол гэрлүүн явуулаагүй мөн холбоог нь шууд таслуулсан. Бас гандан бурахгүй тийм хэрэгтэй ингээ холбогдсон байжээж өөр охин ингээ гэртээ дуудаад уулзъя санаад ингээ сууждаг ёо. Тэгээд гэртээ ганцаараа байхдаа бол нэг юм хэтрүүлэн албаар ууж амиа орлохыг бол завцсан. Тэгээд ээжин түүнийг ухаангүй шахуу байж хат нь олоод шууд хөргөн дуудаж тусламж үзүүлсэн чинь шууд ухаан оронгуутай сайн эмч сувлагч нар лөө бүр ингээ нүүрлөө нулмаад хин намайг авар гэсэн би ингээ өхмээрээс ингэж уурлаад эмнэлэг дээр очингуудаа бүр бага эмнэлгийн ажилчид руу харааж гарсан гэсэн. Тэгээ энэ үйлдэлийн талаар яг энэ хэрэг дээр ажилласан мөрдөгч хэлэхдээ сайн одоо ерөөсөө жихнээсээ ингээд хийсэн энэ амар хэрэгтэй гимшээд амиа орлоо гэж бодоогүй бүгд жүжиг зүгээр л тийм худлаа бусдын анхаарлыг татах гэж нэг шүүхэд өргөдүүлэх гэсэн тийм зорилгоор жүжиглсэн гэж хэлжээ. За шүүх хурал эхлээд бол би буруугүй энэ бүгд санамсаргүй явсан зүйл гэдгээ хэлсээр байж байгаа сүултээ угаасаа нөгөө түүний хийсэн хэргийг нотлох хүчнөө баримт хохирогчийн өөрийнх нь мэдүүлэг хүртэл байсан болохоор арай бага ял ахынд бол буруутай гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Буруутайгаа хүлээсэн болохоор яг нөгөө одоо шүүх хурлын яг хэрэг хийсэн үгүйг нотлох тэр ууртуудаа үйл явцал болохгүй. Үүнийг нь ч гэсэндээ Ашли охин бол дэмжижсэн. Яагаад тэгэхээр алхахыг завцсан тэр муухай хүний яг нэг өрөөнд хамт байгаа л байнгын ингээл шүүх хурлын үйл явцаар ингээл таарахыг ерөөсөө хүсээгүй. Энэ бүгдийг бол зүгээр ингээ ардаа хаяал тэр хүн ингээд яллаа аваад өөрийнхөө ингээд амьдралаар бас ингээд явахыг хүссэн. За шүүхээс хуралдаад саймыг бол буруутагийн тогтоогоод 20 жилийн хорь хайлаг өгсөн ба.
одоо энэ жил буюу 2024 онд бол 43 настайдаа давж заалтах эрхтэй болсон. Тэгээ судлаад үзсэн чинь сайн энэ оны аль хэдийн 4 сард шоронгоос суулгадаад 3 жилийн тэнцэнтэй гарчсан одоо ингээд сул чөлөөтэй явж байгаа юм билээ. Тэнцэн нь бол 2027 оны 4 сарын 22-нд дуусна гэж хэлээ. Тэгэхээр одоо ингээд зөв зөвөр сул чөлөөтэй амьдарч байгаа 17 жил шоронд суугаад гарсан юм байна. За Ашли охины хувьд гэвэл одоо бол ингээд 35 настай, бүрэн эрүүлжээр тэнхэрч чадсан, энгийн амьдралаараа бол амьдарч байгаа, ажилд ороод давхар хажуугаар нь бол сайн дурын ажил хийдэг, нөхөр болон 2 хүүхэдтэй аз жаргалтай амьдарч байгаа одоо маш хүчтэй нэг юм эмэгтэй байна. Ашлигийн хувьд бол тэр аимшигт өдөр болоод босон хэргийг дахиж санаж бодохыг бол юусоо хүсдэггүй, зүгээр л мартаад урагшаа харж цаашдын амьдралаа бодож явахыг хүсдэг мөн бусад хүмүүстэй хандаж хэлэхдээ бүр амьдралт чинь юу ч болж исэн, ямар ч хэцүү зүйл байсан, ямар ч өдөр болж исэн бүр хизээж битгий бууж өгөөрэй гэж хэлж цагж байна лээ. Хэргийг одоо яг их сурвалж маань болохоор яг нэг юм нэвтрүүлэг байсан. Би энэ доор description хэсэгт тавьчих. Ажлагаас одоо энэ асуултуудыг асууж нэвтрүүлэг хөтлөжсэн хөтлөгч нь болохоор Elizabeth Smart охин билээ. Өөрөө ч гэсэндээ маш амар гэмт хэргийн хохирч болоод амьд болтож чадсан энэ эмэгтэй түнтэй ярилцж байгаа нэг юм нэвтрүүлэг байсан. Үзмээрээ байх юм бол ишээ доош орж үзээрэй. Тэгэд энэ хэрэгээр сэтгвлээд 2021 онд Left 4 Dead гэд кино гарсан юм байлээ. За нэг энэ хэргийн бүх мэдээлэл бол энэ байна. Тэгээд эхэндээ бол би Ашли охиныг бүр ингээд нас барчлаа л гэж утсан. Тэгээд амьд үлдсэн гэдгийг сонсоод бүр амар баярлсан. Сайн бүр ямар удаан тэгээд бүр янз янзаар хөрхөө охиныг бүр хүзүүн тэгж амар боож алхахыг завдж байхад хөрх ингээд амьд тэмцээд ингээд эцэг хүртэл тослон жиртэл амьд сэрүүн ингээд амьсгалаад байжсэн гэхээр бүр үнэхээр ус уух тавилантай мундаг охин байна. Тэгээ саймын үед бүр амар шижин ер нь ингээд ийм дандаа жоохон охтууд сонирхдог. Өөрөө бүхэл бүтэн багш хүн байж ийм амар муухай ёс зүгөө байж болохгүй шүү дээ. Тэгээд ийм хүмүүс одоо маш бага биш бүр ерөөсөө огт битгий байгаасаа ийм балер бодолтой хүмүүс одоо бүхэл бүтэн 10 жилд бүр бага сургуульд хүртэл ингээд багшлаад 7 6 8 9 10 дугаар анги хүүхдүүст ингээд харцаад ижин тэгэхээр надад бүр ингээд бодхоос шижиг үрчиндээ энэ хэрэг бол бас л бусдаас сургамж болсон. Тэгээ бас маш их одоо инспирэшн өгсөн тийм хэрэг байна гэж миний хувьд л үзэж байна. Тэг ямар ч тач ийм хохирогчны амьд гарсан ийм хэрэгүүдэд бол би бүр хамгийн их дуртай. Маш аимшигтай гэмт хэрэг ингээ хохирогч босон ч гэсэндээ ядаж ингээд үлдсэн амьдралаа тэгээ цоош нэр эхлээд аз жаргалаар дүүрэн амьдарч байгаа энэ хүмүүсийг харсан. Тэр энэ хэрэгээ одоо яаж дуусгахтаа маш сэтгэл тэнэгээр дуусгаж байна. За тэгээд энэ хэргийн талаар та нарт юу бодогдож байна? Тэгээ ер нь одоо ийм багш нар нь ингээд нөгөө сурагч нараас сонирхож мэрхсэн ийм одоо зүйл сонсч ирсэн үү? Манай Монголд байдаг болов уу? Ер нь эсвэл одоо таны амьдарч байгаа хот одоо орон хаа нэгтээ сонсч ирсэн үү? Тим түүх байвал бас комент хэсэгт хуваалцаарай гэж хүсмээр байна. За тэгээд манай энэ удаагийн дугаар маань үгээр өндөрлөж байна. Тэгээд дараа 7 хоногийн манай гэрлэгийн дугаарт хэдүүлээ эргээд уулзцгаая. Бид хоёр бол та нартай маш хайртай шүү. Тэгээ манай суугийг сонгон сонсдог, шин дугаар хүлээдэг, байнгын бид нартай хамтдаа байдаг сонсогч та нартай маш их баярлалаа гэж хэлмээр байна. За тэгээд дараагийн 7 хоногийн дугаар хүртэл түр баяртай. 저 떠져선 저